одоо өстө дундлаас нь дээрээс нь амар шатаад галынхан ирж ичээд байна. Энэгүй одоо барилга дээр гарсан гал дээр одоо одоогийн байдлаар 2 3 гал унтраах ангийн одоо бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа боловч гал одоо улам бас ирчээ авч одоо улам шатсаар байна. Тэгэхээр бас гал унтраах өөр ангиуд бас нэмэгдэж ирсээр байгаа юм аа. Тэгэхээр анх энэхүү одоо 7 давхурт одоо яг дэлбэрэлт үүсэх маягтайгаар одоо анх гал гарч ирсэн гэдгийг энд байгаа хүмүүс хэлж байгаа юм гэсэн ч одоогийн байдлаар одоо 2 3 талаасаа ингээд шатаад галын одоо ирч улам хүчтэй болж эхэлж байна. Аруу мэдээсээ 12 дэвшлээ. Сэрийн ястаа дунд хэсэгтээ дэлбэрсэн гэдэг чинь хүмүүсийн яриа байна. Яг тийм юм байна. Гал нь ер нь юунаас болсон бэ? Энэ 7 давхуртал гал гарч байгаа. Дотор ажиллажсэн улсууд л үүдэх байх. Сайн мэдэхгүй. MCS компани одоо зочдуудын зорилготой баригдаа бараг ашиглалтанд орж исэн байдаг. Тийм үнэн л дээ. Сараад байгаа юм шиг.